Яар дараа. Яар компани. Цаацаа дараа одоос доктор хуулийн байгууллага явж штэ. Бид нар хүчиг баримтаа оруулахгүй байхгүй шүү дээ. Монгол Улсын хуулийн ялтын бүх байгууллагууд явж байгаа шүү дээ. Хууль хүчнээ. Тэрийг Хамаагүй юу? би мэдэхгүй шүү дээ. Монгол Улсын хууль үйлчлдэг газар үйлчлдэг газар. Мэдээж үйлчлэл таарна шүү дээ. Яг ямар нэгтэй компани байна? Бид нар зөвшөөрөл авч дараа нараас зөвшөөрөл авч ажиллаж байгаа шүү. Дараа нар ч байгаа маа. Бага. Одоо яг. Дараагаас зөвшөөрөл авч Монгол хой. Аваа. Дүүгнөөс. Танай хувьд бол энэ хэсгийн тусахтаа Батөрийн хувьдыг маш тооцоолын хувьдыг ноцтой зөрчсөн учраас тэр нь тогтсон учраас мэдээлэл өгсөн боловч мэдээлэх газаргүй байсан учраас өнөөдөр бол ингээд бид энэ лицензийг шууд хэрэгжүүлэх лиценз шилжүүлэхээс шууд хэрэгжүүлэх болсон юм байна. Туслах ажлыг л одоо хэрэгжүүлж байна. Энэ компани Аштамтуудын хуулийн 56-гийн 1-10 заасан, татварыг нуун дарагдуулсан, бодлоо мэдээлсэн, үндслээр аштамтуудын зөвшөөрлийг нь хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг нь цуцлж байгаа. Ийм ажил явж байгаа. Гэхдээ том утгаар нь авч үзвэл манай засгийн газрын манай ерөнхий сайд Дүрс өхийн одоо зорилго чиглэл бол Монголын ард түмэн баялагийнхаа эзэн байх ёстой. Цөөхөн гэр бүл гадна дотны томоохон компани гар болсон цөөхөн этгээдүүд хит их баяждаг. Ард түмэн ядуу утаатай орон сууцгүй төрийн албаагчдын цалин хөлсгүй төсөв төчин зэвсэг техник хэрэгсэлгүй ийм ядарсан дорой байдлаас улс сэргэхийн тулд алтан дээр суусан гуйдагч биш энэ баялагтай эзэн болох эхлэл тавьж байгаа жин болж байгаа хэрэгээ.